За сайн бацхан үзэгчдээ бичлэг хийгээгүй утсан дуучлаарай. Гэхдээ энэ удаагийн бичлэгээр би удахгүй хурмаа хийх гэж байгаа эсвэл янз бүрийн гоёлын үйл ажиллагаанд явах гэж байгаа ч юм уу. Тиймэрхүү үед тохиромжтой энэ гоё smoky eye будалтыг хийсэн байгаа. За энэ будалтыг би хөмсг болон нүднээс эхэлж будж байгаа. Яагаад гэвэл ямар нэгэн тэн юм уу контур эсвэл саатай тэн хазар дээр нь унвал би цэвэрлэх боломжтой болж байгаа. Тэгээд цэвэрлснийхаа дараа би foundation крем рүүгээ орно. За би хөмсгийг бол энэ Face Shopping номер 3 гэсэн өнгөтэй жоохон medium brown өнгө байгаа. Үсний чиглэлийг дагаад би будсан байгаа. За тэгээд хөмсгөн дээрээ бас хит төгс байх гэж шаардлагагүй. Хэрвээ ямар нэгэн алдаа гаргах ч юм уу эсвэл хэлбэрийн засах шаардлагатай бол бага зэргийн өө дарагч авч агаад ийм нарийнхан багсаар дээтэл доотлын ингээд цэвэрлээд өгчөж болно. За би энэ модулийнхаа хөмсгийг өтгөн болгох бас дээш нь нүснүүдийн тогтоож өгөхийн тулд бага зэрэг усыг савн дээр чиглэж өгж жагаад энэ багсан дээр авж байгаа дээш нь ингэ самнаж өгж байгаа. За тэгээд ямар ч будал хийж байсан ер нь primer түрхжээж дээр нь будалт хийвэл маш удаан тогтно, бас тэннүүд маань ч гэсэн гоё харагдана. За би эхлээд энэ урт ийм багсан дээр 2 өөр бор өнгийг холж агаад жоохон нүдийг хүнхгэр болгож өгж байгаа. Ер нь нэлэнхүүд нь цохон дээр төрхөж өгсөн гэж хэлж болно. Мэдээж хүн хэр их хүнхгэр харагдуулахаас шалтгаалаад тэнэ нэмж болно, бас багасгаж ч болно. За тэгээ дараагийн өнгө бол энэ бага зэрэг саатай мөнгөлөг өнгө байгаа. Би нүдийн жоохон cut crease гэх юм уу модулийнхаа нүдийг нээлттэй байлгаж байгаа давхрааных нь дээгүүр тавьсан байгаа. Яагаад гэвэл нүдээ нээсэн байхад нь харагдах байдалтай байлгахаар. За одоо модуль маань камер руу ихц харахаар та нар сайн харах бах. Би энэ саатай өнгөө бага зэрэг зүссэн юм шиг ингээд тавьсан байгаа. За нүдийг бага зэрэг хүнхгэр бас жоохон гүн болгож өгөхийн тулд би жоохон бараан бор өнгийг нүднийхэн төгсгөлд ийм гурвалжин хэлбэртэй тавьж өгсөн байгаа. За тэгээд контур руугаа орохоос өмнө би энэ нэлээд бараг хар гэж хэлж болохоор энэ бор өнгөөр би эхлээд контур зурж өгсөн байгаа. Дээрээс нь би хар контурнууд дээрээс нь давхарлах хэвээр. Тэгжээж нүд илүү гоё натурал шууд ийм хар контур тавьсан юм шиг биш. Айгуу гоё өөрийн юм шиг харагдах хэвээр. За би саяны контур тавьж өгсөн бор өнгөөрөө бас нүднийхэн төгсгөлд илүү гүн, илүү бараан болгож өгөхийн тулд тавьсан байгаа. Би тэгээ модуль байн нүдээ нээж харж агаад хоёр нүдийг яг ижилхэн будахын тулд байн шалгасан байгаа. Тэгээд хөмсгний доор болон нүдний угт би энэ Anastasia Beverly Hills-ийн palette-наас тавьсан байгаа. Ягаад гэвэл Morphe palette маань жоохон энэ гэрэлтүүлэгч өнгө нэгч байхгүйсэн. Тэгэхээр би өөр palette ашигласан байгаа. За ингээд би одоо нүднийхээ доотлыг одоо нойтон салфеткаар цэвэрлж өгөөд би крем foundation руугаа орох гэж байна. За энэ шалтгаанаар би нүд хөмсгөө эхэлж бутсан байгаа. Ягаад гэвэл доотлыг нь гоё ингээд цэвэрлж өгчөж жагаад крем foundation-а эхлэх боломжтой учраас за би нүрэнд нь бас primer төрхөж өгж байгаа. Манай моделийн арьсан их хуурай учраас жоохон чигшүүлэх үйлчлэгээтэй юм бараг тос шиг юм primer байгаа. За би энэ нойтон спонжоор би энэ primer-ныхаа илүүдлийг ингэж дарж авч өгж байгаа. За тэгээд foundation руугаа оръё. За би энэ удаад Born This Way Too Faced-ийн foundation хэрэглэсэн байгаа. За foundation нь би бол нэлээд бараан өнгө сонгосон байгаа. Яагаад гэвэл дараа нь concealer энэ төр төрхлөөр ингээд өнгө нь засагдаад гой цайраад явчихна. Тэг яг одоохондоо хитрхи бараан харагдж байгаа ч гэсэн та нар дараа нь харах бах. За мэдээж тэгээд хүзүү рүүгээ сайн уусгаж өгөөд гой натурал зурган дээр ингээд маск зүүсэн юм шиг харагдахгүйгээр гой харагдахыг хичээгээрэй. За concealer бол би NARS-ийн concealer хэрэглэсэн байгаа. Custard гэсэн өнгө байгаа. Энэ
Concealer бол миний хувьд баг хамгийн сайн, хамгийн гоё харагддаг, нүдний доотлыг айгүй гоё тэнээл гэж харагдуулдаг ийм concealer байгаа. Би мөн нойтон ийм cheekтэй спонжоор сайн уусгаж өгж байгаа. Яагаад гэвэл хэрвээ би одоо хитрхи их түрхсэн байвал энэ спонж маань ингээд сороод авчих чадaltaй учраас. За би энэ бичлэгэн дээр моделийнхоо нүрийг айгүй чанга ингээд цохиод байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ би тэгээгүй айгүй зөөлхөн дарж энэ бүтээгдэхүүнүүдэд уусгасан байгаа. За крем, фаундейшн, консилер түрхсэн болвол энэ хуурай пудрээр түрхэж болно. За би энэ миний хэрэглэж байгаа энэ пудр бол маш гоё арсыг эрүүл юм харагдуулдаг байгаа. За тэгээд пудрээ түрхсний дараа би нүднийхээ доод хэсгийг нь яг нүднийхээ дээдлэлтэй адилхан өнгөтэй хэрэглээд би дуусгаж өгч байна. За би сормоос контур энтрээ будахаас өмнө би нүднийхээ доотлол бага зэрэг нунтаг пудр тавьж өгөх дуртай. Энэ нь одоо ямар нэгэн одоо хар жижиг одоо бүтээгдэхүүнүүд хацар дээр нь унах юм бол би дараа нь ингээд арчих боломжтой болгож өгч байгаа. За би контур тавихаас өмнө дандаа сормоосыг эргүүлж өгдөг. За тэгээд түрүүний одоо тенээр тавьсан контурн дээрээ би энэ Marc Jacobs-ийн гээлэн eyeliner-ыг түрхэж өгөөд бага зэрэг багсаар уусгаж өгч байгаа. За дээрээс нь хүсвэл одоо ийм шингэн контур тавьж өгч болно. За энэ нь нүдийг айгуу гоё ингээд контурыг давхарлах тусам айгуу гоё натурал ингээ контур тавиагүй юм шиг харагддаг. Тийм учраас би ийм олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм шүү. За тэгээд манай моделийн хөсөлтөөр нүдээ жоохон ингэж зүссэн юм шиг харагдуулмаар байна гэсэн учраас би нүднийх нь угт жоохон юм гурвалжин зурж өгсөн байгаа. За мэдээж энэ маань одоо хормын будалд учраас би усны хамгаалттай сормосны будаг ер нь нүдэн дээр хэрэглэсэн бүх будагнууд маань усны хамгаалттай юм уу удаан тогтох одоо ийм үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд байгаа. За хиймэл сормоос наахгүй нь бол үйлчлүүлэгчийн одоо өөрийн сонголт байгаа. Гэтэ миний хувьд бол одоо хормын будалтан дээр бага зэргийн ийм өтгөн гоё драматик мөртлөө яг өөрийн юм шиг харагдах ийм сормоос нааж өгөх юм бол зурган дээр айгуу гоё харагддаг гэж би өөрөө боддог. Дээрээс нь би хиймэл сормоосон дээр бага зэрэг одоо маскара тавьж өгөх дуртай. Энэ нь яг одоо өөрийн сормоосыг хиймэл сормоостай гоё уусгаж өгдөг байгаа. За ингээд нүдний будалт маань дууссан учраас би дөрөвний тавьсан нүднийхэн доор тавьсан нунтаг пудрээ ийм хөнхөн багсаараа ингээд арилгаж өгч байна. За хормынхаа өдрөөр нүрээрээ гоё туранхай юм уу эсвэл зурган дээр гоё өнгөлөг харагдъя гэж байгаа бол бага зэргийн ийм натурал бронзер хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ ямар нэгэн улбар шар юм уу улаавтар туяатай бронзерноос зайлс хийгээрээ яагаад гэвэл их натурал харагддаггүй. Ер нь нүрээ гоё туранхай харагдуулъя гэж байгаа бол жоохон medium brown юм уу жоохон саарл туяатай бор өнгө хэрэглэвэл зүгээр шүү. За би энэхүү модель дээрээ маш натурал харагдах хацар өнгөлөгч хэрэглэсэн байгаа. Яагаад гэвэл нүд маань ийм тод учраас хитрхи их бас blush төрхийг хүсээгүй. За би арьсыг нь илүү гоё гэрэлтүүлсэн харагдуулахын тулд бага зэргийн champagne pop духны гоолд хацарны дээр хамарны дээгүүр түрхэж өгсөн байгаа. За тэгээд би будаг удаан тогтоох үйлчилгээтэй setting spray цацаж өгөөд тэгээд түрүүний хэрэглэжсэн нойтон спонж аваад би ер нь крем, foundation, blush, highlighter бүгдийг хооронд нь гоё уусгаж өгөхийн тулд бага зэрэг ингэж дарж өгсөн байгаа. За би урууланд бол ерөөсөө уруулын будаг хэрэглээгүй. Ерөөсөө хоёр төрлийн өнгийн ийм хүрээлэгч харандаа хэрэглэсэн байгаа. За эхний хэрэглэж байгаа харандаа маань жоохон бор туяатайгаа би тэгээд уруулны гадуур хүрээг хүрээлсэн байгаа. Яагаад гэвэл уруулыг гоё тод том харагдуулдаг байгаа. За тэгээд уруулаа хитрхи гадуур нь хүрээлчлээ гэж бодох юм бол бага зэргийн консилер аваад засч өгч болно. За тэгээд уруулны одоо дотор талд нь бол би арай жоохон ягаавтар туяатай ийм өнгө хэрэглэсэн байгаа. За энэ хоёр харандаа маань хоёулаа жоохон мат талдаа. Тийм учраас яг уруулын будаг хэрэглэсэн юм шиг харагдана. За ингээд будалтаа дуусгахын тулд дахиад нэг удаа удаан
тогтоодог үйлчилгээтэй спрей цацлага цацж өгсөн байгаа. За ингээд энэхүү бодолт маань ингээд дуслаа. За энэ бодол маань та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд миний хувьд бол маш онцгой, маш их гоё бодолт болсон гэж бодож байна. Тэгээд модель болсон найздаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ бичлэгийг үзсэн бүх үзэгчдтэй, охид залуучуудаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Bye.